За саяхныг сошиал дээр явуулсан шүү дээ тий. Зочин ирэхэд та нар аль хэсгийг гэрийн аль хэсгийг бэлтдэг вэ гэдэг нэг юм асуулт байсан. За би тэрэнд хариулах гэсэн чинь маш урт байсан учраас би видео хийхээр шийдсэн. За миний хувьд бол би гэрийнхаа үүдийн хэсгээс эхэлдэг. Үүдийн хэсэг гэдэг маань зочин орж ирэхэд яг бэлэн тийм үү. Тэгэхээр үүднийхээ хэсгийн одоо гişүүрийг сайхан тоосыг гөвөөд тоосыг соруулаад за тэгээ үүднийхээ хэсгийг үүдийн сайхан шүүрдээд бас мөн тоосыг соруулаад за тэгээ хаалганыхаа нөгөө бариул энэ хаалганыхаа гарын хийнүүдийг энэ одоо шил арчиг шингэнээр арчдаг. Манайх болохоор шилээ хаалгатай учраас шилээ хаалгаа сайхан ингээд шил арчиг шингэнээр арчдаг. А мөн цэвэрлэгээ ихэд юу хамгийн гол чухал юмнууд чинь алчуурууд байдаг шүү. Алчууруудыг бол ингээд заавал ч шинэ алчуур байх албагүй. Гэхдээ эндээ дандаа гоё юм хуучин хувцаараа ингээд хэрэгэлдэг хувцаараа ингээд алчуур хийж болдог. За тэгээд дараа нь юу гэдэг вэ гэхээр үүдний хэсгээ сайхан цэвэрлээд үүдэн дээр хөглөрч байгаа гутал мотл ингээд бүгдийн сайхан далт хийгээд зочин орж ирэхэд бэлтэн тийм үү. Тэгэхээр зочинд болохоор би зочинд яг тусгаалсан юм гэрийн тавчиг бэлтдэг. Гэрийн тавчиг нь болохоор эрэгтэй эмэгтэй аль хүмүүс өмсч болохоор юм гэрийн тавчиг би бол бэлтдэг. Тэгээ гэрийн тавчгаа өгнө. Тэгвэл хүмүүс ингээд гутлаа тайлхаа мэдгүй хүний одоо манайх нохоотой учраас одоо хүний оймсонд нохооны үс наалтчих вэ гэж би бас аягүй санаа зовдөг. Тэгэхээр нөгөө би болохоор жоох юм хүний анзаардгүй жижиг сажиг юмд аягүй анхаарал тавьдаг типийн хүн учраас яг өөр шигэ боддог тий. За хүний оймс муухай олчих вэ гэдэг үднээс би заавалчгүй би одоо тавчиг бэлтдэг. За тэгээд үүдний хэсгээ сайхан цэвэрлээ, шүүртлээ, шалын арчлаа. За тоос шороогийн арчлаа. А баг зэрэг одоо тэнцээ 50 байх юм бол баг зэрэг гоё өнөртүүлэгч жижигхэн жоохон цацж болно. Эсвэл бол одоо өнөртүүлэгч тавьж болно. Гэхдээ би бол аль болох тийм химийн одоо хортоолаа, янз бүрийн цацгцнаас бол зайс хийдэг. За тэгээд ер нь бол зочин ирэхээс өмнө доор хаяж 30 минут хэрвээ байх юм бол 30 минутын өмнө одоо хевсэн дээрээ нөгөө хүнсний сода цацаа орхичих төр зур 30 минут тийм үү. За үүдний хэсгээ цэвэрлээ дараа нь одоо юуны өрөөр орно тийм ээ. Зочны өрөөр орно. За зочны өрөөнд ил харагдах хэсэг ингээд одоо ил дээрмээр газар хөглөрсөн ширээн дээр хөглөрсөн бүх юмудаа сайхан хураагаад бүгдийн далт хийчих. За тэгээ тооснуудаа арчаад тоосоо сорууллаа, шалын арчлаа. За дараагийн хэсэгт юу гэдэг вэ гэхээр байны өрөөр ордог. Зочны байны өрөө. Зочны байны өрөөнд яадаг вэ гэхээр хүн ингээд ороод бицэхэд бэлддэг учраас гарын алчууруудыг дандаа зочны гарын алчууруудаар солиод би болохоор ийм жижиг цагаан алчуур тавьчихдаг. Тэгээд тэрийг хүмүүс угаагаад жижиг бэлдсэн одоо тэр сакс руу хийчихээр би дараа нь угаачдаг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө гарын савн чинь бэлэн байна уу, дүүрэн байна уу шалгах. За тэгээ хажууд нь би гарын савн, гар ариутгах шингэн тэгээ дээрэс нь гарны тос бэлдээ тавьчихдаг. За тэгээд нойлын цаасаа бас ерөнхийдөө шалгаад нойлын цаасаа бас нэг илүү ил гаргаад ч юм уу ингээд тавьчих заяа. Тэгэхээр ингээд хүн зочинтэй тэгээд зочин чинь бас одоо гинтийн одоо нэг эвгүй одоо бицэх хэрэг гарах юм бол тэгээд ингээд одоо өөрөө гараараа бэлдсэн юм үнэртүүлэх цацагч байдаг. Надаа би тэрийг ил гаргаад тавьчихдаг. Тэгэхээр хүмүүс ингээд цацдаг. Тий үнэртүүлэгчийг би хүмүүсний хэлмээр санагдав. Хүмүүс дандаа буруу цацаж энэ дээш агаар руу цацдаг. Тэр үнэртүүлэгчийг агаар руу цацдаггүй зөвхөн одоо жорлонлууга цацаад тагийг хаачдээ шүү. Тэгээд автомат агаарч удах жоох юм бол тэрийг асаачих заяа. Тэгэхээр ингээд одоо нойлын чи өнөр гардаг гэсэн үг шүү. За тэгээд дараа нь яадаг вөхөр галтгооны хэсэг рүү орж ирдэг. Тэгээд мэдээж жорлонгийнхаа одоо жорлонгоо угаана. Жорлонгийнхаа тавцангуудыг арчин тэр дээр байгаа угаалтурынхаа дээр байгаа одоо хувийнхаа сойз одоо бүх юмнууд сайхан далтичдаг гэсэн. Бүгдийн тэр хэсгээ арчаад тол молоо арчаад гой цэвэрхэн маш хурдан хэмжээнд хурдан хийнэ гэсэн. За дараа нь галтгоонд орно. Тэгээ галтгоонд болохоор мөн л ингээд каунтер дээр байгаа энэ ил байгаа юм бүх юмнуудаа ингээд далт хийчих. Далт хийгээд аяг тавгаа угаагаад ингээд ерөнхийдөө жоохон хоосондоо байх ч юм уу цэвэрхэн харагддаг. За тэгээд цаг байх юм бол гоё ингээд күк гэж юм уу талах ч юм уу өөрийн гараараа бэлдсэн юм хийчих юм бол гэрээс чинь гоё өнөртдөг. За тэгээд би болохоор өөрөө цай уух дуртай учраас ингээд цай аягүй гоё бэлддэг. За тэгээд цай бэлдэж байгаа юм чи мэдээж хэрэг аягаа бэлдэнэ. За тэгээд уух ус ундааны стаканууд гоё угаагаад бэлдээд тавьчихдаг гэсэн. За тэгээд ерөнхийдөө галтгоо бол ингээд гоё бүх юмнуудад цэвэрлж байгаа юм чи цэвэрхэн болчин тий. Одоо лив өрөөгөө одоо зочныхоо өрөөг сайхан нөгөө юу соод цацсан байгаа тэрүүгээр сайхан соруулаад шалаа арччих тий. За шалаа арчин тий шал хамгийн сүүлд нь болохоор яадаг хэрвээ танаа зочин танаад одоо манад бол Монголоос хүмүүс ирээл ингээ хонж өмжөөл явдаг шүү дээ. Тэгэнгүүт би зочиндоо зориулаад ийм орны даавуу
өрөө юм бэлтгэсэн байдаг учраас орны даавуу, дээрээс нь байны алчуур, нүүр гарын алчуур, биений алчуур ингээд бэлдээ тавьчдаг, угаагаад ингээд өрөөнд нь давхарлаад орон дээр нь тавьчдаг. Орны даавууг нь одоо зочны орны даавуугаар солиод ингээд бүгдийг бэлдээ тавьчдаг гэсэн үг. За тэгээ мэдээж зочны орох гэж байгаа байны өрөөг бас бэлддэг. Байны өрөөг сайхан байныг угаагаад ингээд жорлон байныг угаагаад сайхан бэлддэг гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө за өөрсдийнхөө унтлагын өрөөрөө одоо ингээд хүн зочин оруулмааргүй бол хаалгыг хааж хэрвээ ингээд за хамаагүй гэх юм бол ерөнхийдөө өөрийнхөө орны унтлагын өрөөний ороо сайхан ураагаад ингээд ил байгаа одоо ландри угаалганд хийх гэж байгаа хувцс мовц энтрээга бүгдийн сайхан далт хийгээд ингээд ерөнхийдөө ингээд хүн орж ирэхэд илүү юм аваа тоос хоггүй байхаар гэрээ янз бэлтэн гэсэн үг. А нэг юм хэлэх юм бол галтгооны өрөө цэвэрлэхдээ галтгооны өрөөгөө бэлтгэхдээ ер нь бол хогоо төрүүлээ гаргаа хийчих заяа. Тэгэхээр хог чи өнөртөхгүй гэсэн тий. Тэгэхээр ингээд за хамгийн сүүлд нь яадаг вэ гэхээр би ерөнхийдөө бол би маш бага хэмжээний арц асаадаг. Гэхдээ хүч бол би асаадаггүй. Хүчний үнэс би өөрөө дургу. А тэгээд өөрийнхөө гараар хийсэн нэг юм цацагчнууд хийдэг би өөрөө тэрийгээрээ гэртээ цацдаг. А ер нь аль болох одоо хими хортоолаа ийм цацагч энтраас одоо татгалцдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд аргаа ороход одоо ингээд нөгөө энэ арчигтай галтгооныхаа каунтер энэ юмнууд арчигтай нөгөө өөрсдөө бэлдсэн одоо лимоны жуус, лимон одоо тэр нөгөө нэг апельсины альсаар бэлдсэн энүүгээр ингээд сайхан арчгаар эн чинь гоё үнэртэй болгочтой шүү дээ тавцсан мовцсон юмнууд чинь. Тэгэхээр ингээд бас гэрчин юм гоё цэвэрхэн үнэр гаргана. За тэгээ хамгийн сүүлд нь юу гэхээр өрөөнүүдийнхаа сайхан цонхнуудыг жоохон онгоолгоод агаар оруулаад за тэгээд би болохоор яадаг вэ гэхээр одоо зургтаа асаагаад YouTube дээр ингээ хөгжим тавьчихдээ. Жохоо намхан хөгжим тавьчдаг байхгүй. Тэгэхээр ингээд хүн орж ирдэг гоё юм тайван намхан уур амьсгалтай тий. Ингээд талах малах барьсан ч юм уу, куки хийсэн ч юм уу тэгээд ингээд сайхан юм үнэртэй. А тэгээд зочин ирэхэд бол би хөвчлэн өөрийнхөө хийсэн гарын хоол, зүгээр гарын салаад энтрээр дайлдаг. Тэгэл өөрийнхөө одоо нэг тийм зочин ирэхээс өмнө одоо юу бэлтгэхүүгээ сандрахгүйгээр дандаа өөрийнхөө хийсэн юмнуудаа ингээд дайлал сайхан цай, сайхан боо хийгээл талах хийгээл эсвэл бол ингээд бэлтцсэн байсан салаадаа тий. Тэгээд талхаа салаадтай тавиал өгт чинь бас л гоё шүү дээ тий. Тэгэл цаг байх юм бол хоол хийдэг ч юм ингээд хоол хийхдээ өөрийнхөө гарын хамгийн сайн чаддаг дамархан хоолоо идэх гэсэн үг. За тэгэл ер нь хувьдаа бол би тэгжил зочноо өгддөг да. За та нар ч гэсэн амжилт хүсье.